8:11. Өнөөдрийн сэдэв гэр бүл салалт хүүхдийн эрх. Тухайн жилийн гэрлэлтийн тоог гэрлэлт цуцлуулсан тоотой харьцуулж гаргадаг олон улсын аргачлалаар Монгол улсад гэр бүл салалт 19.2% байна. Өөрөөр хэлбэл манай улсад 100 гэр бүлийн 20 орчим хувь нь салдаг гэсэн тоо гарчээ. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад бага үзүүлэлт боловч анхаарах ёстой асуудлын нэгд зүй ёсоор орж байна. Гэр бүл салалтын хамгийн их хохирогч нь хүүхэд. Жилд дунджаар 3-4 мянган гэр бүл гэрлэлтэд цуцлуулж байгаагийн 60 орчим хувь нь 10-аас дээш жил хамт амьдарсан хосууд байх юм. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар гэрлэлтэд цуцлуулсан нэг гэр бүлийн цаана дунджаар 2 хүүхэд амьдын хагацл үзэж байна гэсэн дүгнэлт гарчээ. Тэгэхээр жил бүр 6-аас 8 мянган хүүхэд гэр бүл саллалтын хохирогч болж байна гэсэн тооцоог хийж болно. Гэр бүл салсны дараа хүүхдүүд ихэвчлэн ээжтэйгээ хамт амьдардаг. Эцэг эх нь байгаа ч гэсэн хүүхэд сэтгэл санааны дарамтад орохоос гадна эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох гээд үндсэн эрхүүд нь зөрчигдөх хандлагатай болж ирдгийг өргө толгойсон ээжүүдийн төлөөлөл хэлж байна. За ганц би ээжүүдэд толгомдаад байгаа асуудал гэхээр мэдээж нэгдүгээр санхүү. Тийм үү, санхүү. Санхүү нь өнөөдөр яг бид нэр одоо ажил хийх үү, хүүхдэд итгэх үү, хүүхдэд асрах уу, ерөөс энэ дээр санхүү авах. Ажил хийлгэхэд хүүхдүүд маань ард гоцрон ажил хийхгүй байлаа санхүү маань алдагдана тийм үү. За нэгтгэл. За хоёр тэгвэл би ерөөсөө сая ингэж бодож байсан л да. Би өвдлөө л доо тийм ээ. Би өвдлөө, хүүхд маань өвдлөө сая ханаад нэр. Тэгээд ингээд хүүхд маань өвдөхөд би бодож байсан. Өнөөдөр аав нь эргэж ирээд хүүхдээ харж хамгаалахгүй асраад эмнэлэгт хэвтэхгүй л эмнэлэгт хэвтэх бүр залтад болчихж байгаа шүү дээ. Тэгээд ингээ аавар нь ингээ хэлэхэд аав нь холбоо барихгүй алга болчихж байгаа шүү дээ. Тэгвэл энэний ард би яах юм? Хүүхдээ аваад хэвтэх үү? Уулж байгаа хүүхдийг хэн харах юм? Тийм үү? Ийм асуудал гарч ирсэн. За гурав дахь юм бол одоо нэг ганц бие ээжүүд өвдөх хэрэггүй, өөхөх хэрэггүй гэж сэтгэл юм байна л да. Би нэг яг энэ өвж ирэх хэлээ ойлгож ирсэн. За гурав дахь юм бол өнөөдөр ажлын байр тийм ээ, ажлын байр. Бид нар манай Монгол орчинд яаж ажиллах хэрэгтэй вэ тийм? Өглөө гараад өглөө 8-аас орой 6 хүртэл энэ хооронд чинь хүүхдүүдэд сургууль цэцэрлэгт авчицсан, наандаж авчицсан шүү дээ тийм. Цаандаж энэ хүүхдүүд хоол хийж өгөх хүн. Ингээд ерөөсөн нөгөө хүүхд маань хараа хяналтгүй болт гэж. Тэгэхээр би бодож ирсэн. Тэгээд ганц би ээжүүдийг ажилд авах газар ховор. Иргэн бүрэн төгсөн яриаг сонслоо. Гэр бүл саллалтын олон шалтгаан бий. Судлаачид сэтгэл зүйн талаас нь зан төлөв таарамжгүй мөн ахуйн архитэлт ба архинд донтолд гэр бүлээс гадуур харилцаа, хөндлөнгийн хүмүүсийн оролцоо гэсэн шалтгаануудыг гаргаж ирсэн байдаг. Хосууд гэр бүл цуцлууллаа гэхэд гарах үр дүнг сайтар эргэцүүлэх шаардлагатай гэр бүл судлаачид сануулдаг. Гэр бүл салснаар хүүхдүүд өнчирч хоцрох тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгааг өнөр бүл хүүхдийн төвийн ерөнхий захирал Өлзий чимэг хэлж байна. Ер нь сүүлийн үед манай байгууллагад бодгой тамижлаа байгаа гэж байна. Тэгэхээр яг ингээд өнөөдрийн байдлаас харж байхад бол анх бол манай дээр бүтэн үнчил тийм ээ. Үнэхээр эцэг нь биологийн үнчилэлт авсан хүүхдэд ирдэг байсан бол сүүлийн хандлагыг харж байхад бол ерөөсөн нийгмийн үнчилэлт авсан байв. Эцэг ихтэй хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Шийдээд өнөөдрийн байдлаар 21 байгууллагын 31 асрамж халамжийн төвд 1096 хүүхд яг өнөөдрийн байдлаар одоо өсөж хүмүүжиж байна. Гэтэл тэдгээрийн 400 гаруй хүүхд нь ээж аавтай ийм хүүхдэд ээж байгаа. Тэр энэ юунаас олж байгаа нөхөр гэр бүл салалт тэр дундаа архиталт тийм ээ. Үүнтэй холбоотойгоор архины хэд хамааралтай болсон, орон гэргүй болсон гэдэг шалтгаанаар хүүхдүүд нь асрамжинд ирж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо энэ гэр бүлийн хуулийн шилжсэн хариулга хийгдэж байна. Бид энэ хуулинд бас өшөө олон удаа зартуудыг нэмж оруулах шаардлага байгаа. Хэдийгээр шилжсэн хариулга ингээд төсөл баг бүлэн болоод өргөн баригдчихад байгаа хэдий ч энэ дээр бас дутаа орхигдсон зүйл байгаад байгаа. Яа тэгэхээр өнөөдөр өөр хүүхдээ хайж байгаа энэ ээж аав нар бид ингээд зүгээр явуулаад байгаа юм. Хүүхдийг одоо хамгаалтанд авах нэрээр засаг дараагаад дүүрэг дээр байдаг, хорон дээр байдаг хамтарсан багийнхаа үнэлгээ хийгээд үнэхээр энэ хүүхдээ л одоо эрсдэл нөхцөл байна гэж үзсэн тохиолдолд захирж гаргаад явуулчихж байгаа. За хүүхд бол ингээд хамгаалагдчихжээ. Гэтэл ээж аав орхигдчихдаг. За их л болж хэрвээ тэр хүүхд одоо нэлээд тэр ээж аав бол жоохон хүчрхийлэл үлдсэн байх юм бол 30 оног баривчин ч гэдэг юм уу. За нэлээд ноцтой юм байх юм бол эрүүгийн хуулиар одоо шийтгэгдчихэж байгаа. Гэтэл ихэнх тохиолдолд зүгээр захирамж гаргаад ирүүлчихдэг. Гэтэл ээж аав орхичдаг. Би бас зөв одоо ингээд нэг жишээ хэлэхэд 15 онд манай дээр нэг хүүхдийн захирамж иржсэн. Яг Байнгол дүүргийн засаг дарганы захирамжаар манад иржсэн.
17 онд 2 дүүгийнхэн захирамж гараад бас хүрээд ирж байгаа. Тэгтэл тэр хүн дахиад 18 онд төрсөн дахиад тэр хүүхд асрамжаа очсон байж байгаа. Гэтэл тэр ээж гэдэг тийм ээ одоо 4 хүүхд төрүүлчихэд дөрвөлнгийн насрамжинд өгчөөд ерөөсөө тэр хүний алдаа дутагдал засахгүй байгаад байна. Тэгэхээр захирамж гаргаж асрамжаа газар шийдвэрлэхээсээ илүү яг энэ гэр бүлийг ийм нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх. За нэгэн тийм нөхцөлд орсон байгаа тэр хүмүүсийг бид яг алгадлан хөдөлмөр эрдэмт алгадлагын одоо тодорхой арга хэмжээнд авахгүй бол яг иймэрхүү байдлаар ирж байгаа хүүхдийн тоо маш их өсөж байна. 3 хүүхдээ асрамжийн газарт өгчхөөд 4 дахь хүүхдээ гарсны дараа мөн асрамжийн газарт өгөөд ямар ч хариуцлага хүлээхгүй явж байгаа ээжийн тухай ярьлаа. Сүүлийн жилүүдэд асрамжийн газарт очсон хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эхтэй. Ийм байдлаар эцэг эх байх үүрэг хариуцлагаас мултарч байгаа хүмүүст хатуухан хариуцлага тооцдог байх хэрэгтэйг хүүхдийн асрамжийн төвийн төлөөлөл хэлж байна. Нөгөө талд хүүхдээ асрамжийн газарт өгөхгүйгээр ганцаараа хариуцлага өрөөж явж байгаа эцэг эхчүүд олон бий. Ганцаараа хөдөлмөр эрхлээд 2-3 хүүхдээ авч явна гэдэг амаргүй. Тиймээс хүүхдийн тэтгэмжийг цаг хугацаанд нь төлөвлөдөг байх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Оюн Гэрэл хэллээ. Энэ асуудал зөвхөн ихэвчлэн эмэгтэйчүүдийн нуруунд дээр, ээжүүдийн нуруунд дээр үүсэж байгаа. Гэтэл аав хүний үүрэг ямар байх юм? Тэр хүн салсан ч гэсэн хүүхдийнхаа боловсрал, эрүүл мэнд, нийгмийн байдал дээр хэрхэн оролцож байх ёстой гэдэг энэ асуудлыг бол илүү ярих ёстой байна. Дээр нь мэдээж нөгөө гэр бүл сарлалтын шалтгааны 90 орчим хувь нь гэр бүлийн гадуур харилцаа гэсэн юм судалгаа байдаг. Тэгэхээр энэ айл гэр өмүүлээд байгаа этгээдүүдэд ямар хариуцлага тооцох ёстой? Хэдий бид нар хүний хайр сэтгэл дургслыг ямар нэгэн байдлаар шийдэж чадахгүй ч гэсэн суртахууны хувьд, хуулийн хувьд тодорхой энэ дээр бас санкцууд оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн дээр гэр бүлийн гишүүд биендээ үнэнч байна л гэсэн хууль байдаг. Хуулийн заалт байдаг. Хэрвээ тэгвэл үнэнч биш байвал яах вэ гэдэг асуудал байдаггүй. Гадны улс орнуудад жишээ нь Япон улс бол гэр бүл өмүүлж байгаа этгээдэд хариуцлага тооцдог. Торгуулийн эм системтэй байдаг. Жишээ нь Солонгос бол аль гэр бүлийн гишүүний буруутай үйлдэлс олж салгалтанд нөлөөлж байгаа байдлаас шалтгаалаад хөрөнгөний асуудлууд хүртэл хуулийн санкцуудаар зохицуулагдсан байдаг. Тэгэхээр бид нар цаашдаа үнэхээр ингээд гэр бүл салж байгаа шалтгааныг нь бол тодорхойлоод судалгаа гаргаад ирчлээ шүү дээ. Гаргаж ирээд тэр айл гэр бүлд үүсгээд тэр гэр бүлийг салгахад оролцоод байгаа урдагч этгээд дээр бид нар ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал бас яхан зүг баг. Өнөөдөр яг үндэ хүүхдийн тэтгэмжийн асуудал гэж бид нар ярьж байгаа нэг асуудал нь энэ мөнгөнд үнэтэй холбоотой асуудал. Хоёр дахь асуудал нь цаг хугацаанд төлж байгаа юу гэдэг асуудал яригдах. Цаг хугацаанд төлж байгаа асуудал нь эргээд юу яригддаг вэ гэхээр хаяггүй асуудал байдаг, орлогогүй асуудал байдаг, санаатаа зайлсхийсэн цугцсан асуудал байдаг, гадаад руу гараад явцсан асуудал гэдэг маш олон асуудлууд байдаг. Хүүхдийн тэтгэмжийн мөнгийг хурааж хойшлуулах шаардлагагүйгээр өнөөдөрт нь зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэр бүл салсны дараа тухайн өрхийн орлого буурч хүүхдүүд идэх хоол, өмсөх хувцас, сурч боловсрох шаардлагатай хичээлийн хэрэгслээр дутах нөхцөл үүсдэг. Тиймээс энэхүү зардлыг эцэг эхчүүд гаргах үүрэгтэй. Тэгвэл хүүхдийн тэтгэмж төлөвлөх асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга Базар Садаас тодрууллаа. За гэр бүл салтаас үүдсэн шүүхэн шийдвэр. Тэгээд тэр дундаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах. Дээрээс нь дундын өмчл эд хөрөнгөөс өөр доногт хувь гаргуулах тухай шүүхэн шийдвэрийг тус албан нь бол гүйцэтгэж явдаг. Тэгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийгээд бас хөрөнгө орлогоо дарагдуулаад бас нөгөөдгүйгээр хөлбөмбөр эрхлэх тодорхой чадвартай бөгөөд хөлбөмбөр эрхлээгүй хүмүүсээс бас хүүхдийн тэтгэлэг төлөөг байх явдлууд бас их гардаг. Манай байгууллагын зүгээс бол шүүхэн шийдвэр гүйцэтгэх хууль холбогд хууль тогтоох хэмжээнд дагуу тухайн төлбөр төлөгч иргэн дээр албадлагын арга хэмжээ хэрэгжүүлдэг. Жишээ нь цалин орлогоос нь 50%-аар суудгал хийх. Дээрээс нь 3 сараас дээш хугацаанд хүүхдийн тэтгэлэг төлөвөө тохиолдолд төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг төлөвлөжүүлэх албадлагын арга хэмжээ авч байна. Тухайн хүний өөр доногт хувийн хөрөнгөн дээр нь албадлагын ажиллагаа явуулж байна. Мөн зөрчлийн тухай хуулийн 6-26 заасны дагуу 3 сараас дээш хугацаанд төлөвөө тохиолдолд баримтлах хугацаанд албан сургалтанд амруулах 100 мянган нэгжээр торох хэмжээний торгуулийн арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. Өнөөдрийн мөрдөж байгаа хууль эрхцэн хүрээнд хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байгаа эх эцгийг 3 сар хүртэлх хугацаагаар хорих, торгуулийн арга хэмжээ авах, өөрт байгаа хөрөнгөнд нь албадлагын арга хэмжээ авах зэргээр шүүхийн шийдвэрийг биелүүлж байгааг албаныхан хэлж байна. Цаашид цаг хугацаанд нь төлөвлөж хүүхдийн эрхийг хангуулах тал дээр эргэж харах зүйлүүд бий. Засгийн газраас ойрын хугацаанд гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг өргөн барихаар төлөвлөжээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран боловсруулж байгаа уг хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд орж байна вэ?
Ер нь бидний хүлээж байгаа одоо үр дүнгээс харах юм бол гэр бүлийн тухай хуулинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн өмчлөлийн асуудал, мөн эцэг эхийн одоо үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, эрсдэл нөхцөлд байгаа хүүхдийг хувьбарт үйлчлэгэнд хамруулах, асралт гэр бүлийн асуудлыг тусгах гэх мэт одоо томоохон өөрчлөлтүүдийг бас тусгахаар ажиллаж байна. Гэр бүлийн одоо боловсролыг дээшлүүлэх асуудал бол салбарын асуудал байна. Тэгээд энийг бол ер нь нийгэм даяараа дамжуулалт бас ахуулаад одоо хүчил хөдөлгөөнд тусгах гэр бүлийн төлөвлөлт тийм ээ. Гэр бүлийнхаа өмнө хүүхдийнхаа өмнө хүлээх хариуцлага гэдгийг бол одоо залуу үедээ үлгэр дуураалуулах, эднэрт одоо бас тодорхой хэмжээний боловсрол олгох чиглэлээр ажиллах хэрэгтэй. Тэгээ энэ талаар бол эцэг эхчүүдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бас арга хэмжээ явуулах, тусгай төвүүдээр дамжуулан боловсрол олгох гэх мэт энэ одоо хуулийн төсөлд тусгай явж байгаа. Тэтгэлгийн асуудал бол бас нийгэмд нэлээд шүмжилттэй байсүр гизэлдэг. За энэ дээр бол бас энэ хуулийн хүрээнд нэлээд чангатгах, хариуцлагыг дээшлүүлэх, арга хэмжээг одоо өргөн болгох талаар одоо хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүүхэд залуучуудын хилцээний дарга Цогт Баатарын яриаг сонсголоо. Гэр бүлийн тухай хуулийн шинжилт саллтаас үүдэлтэй хохирч байгаа хүүхдүүд болон өрх толгойлсон эхчүүдэд тэтгэмж олгох, хариуцагч тал өгөөгүй тохиолдолд албадан гаргуулах гэх мэт заалтуудыг тусгасан. Мөн гэр бүлийн бат бэх байдлыг хангах үүднээс эдийн засгийн болон хуулийн хариуцлага гэр бүлийн гишүүн бүрт мөрдөх акт байх шаардлагатай гэж үзсэн байна. Судалгаагаар гэрлэлтэд цуцлуулсан иргэдийн 90% нь харамсаж явдгаа илэрхийлжээ. Гэр бүл судлаач Чинбатын яриаг сонсгоё. Эерэг сөрөг үр дагаврын талаас харах юм бол эерэг үр дагавар тодорхой хэмжээгээр байх хэдий ч сөрөг үр дагавар нь илүү их байна. Магадгүй энэ үүднээсээ ч юм уу судалгаанаас харах юм бол гэр бүл салсан хүмүүсийн 90% нь гэр бүлээ салгасандаа харамсдгаа гэсэн ийм дүн байна. Мөн гэр бүлээ салхаас өмнө мэрэгжлийн зөвлөгөө дэмжлэг авч байсан уу гэхээр энэ тал дээр огт юм мэдэхгүй, энэ талаар одоо тусламж дэмжлэг авч байгаагүй гэсэн илүү их давуу байгаа. Тэгэхээр гэр бүл салах хэсэг талаар эргэлзэж байгаа хүмүүсийн хувьд тийм яаран сэтгэл хөдлөлөөр тийм ээ шийдлэг гаргахаас өмнө сайн бодох хэрэгтэй. Өмнөд дурдсан 3 тэр хүнд нөхцөлийг ис тооцвол бусад нөхцөлд энэ тал дээр сайн бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хүн салсны дараа ганцаардсан эрхэнд ялгаагүй дахиад нэг хань ижилтэй болох талаар бодож хайж эхэлнэ. Харин тэр тохиолдолд одоо хайсан хүн маань тэр бүр яг миний сэтгэл нийцсэн тийм хүн олдох магадлал том бага байна гэдгийг одоо салсан хүмүүсийн туршлага харуулж байна. Эхнэр нөхөр хоёрын харилцаа ямар байхаас хүүхдийн аз жаргал, зөв хүмүүжил, төлөвшил бий болно. Хүүхэд сэтгэл зүйн гутралд орох, гэмт хэрэгт холбогдох зэрэг буруу зуршлуудын нэг шалтгаан нь гэр бүл салалт гэдгийг албаныхан болон судлаачид хэлж байна. Энэ асуудлыг таслан сэргийлж, буруутанд хариуцлага үүрүүлэх гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатайг зөвлөж байна. Тухайлбал ажилгүйд л ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшил гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэддээ гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь чухал гэдгийг хөндөж байлаа. Найн 11 нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг гэр бүл салалт хүүхдийн эрх сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн редактор Баяр Жаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Амар Жаргалан сайн тод.